Сургуулийн орчинд зарим хүүхдүүд ахлахангийнхандаа дээрлэхүүлж сэтгэл санааны дарамтанд орох тохиолдол байдаг. Гэвч ихэнхдээ эцэг эхтэй хэлэхгүй нуугаад өнгөрдөг байна. Энэ байдал сүүлдээ даамжирч тухайн хүүхэд хизээш мартахааргүй сэтгэгдэлтэй үлдэх нь бий. Яг энэ сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Зурагч Б 15 настай. Тэр хэлэхдээ үе тэнгийнхний хүчирхийлэл охид хүүгүүдэд ялгаатай тусдаг. Хүүгүүдийн эсрэг үе тэнгийнхний хүчирхийлэл нь илт дээрлэхэж зодох, үгэндээ оруулах ч юм уу байдаг бол охид илүү хорон байдаг. Жишээ нь тэр хүүхдийн нэр хүндийг унгаах, сургууль дээр эсрэг фракц үсгэх, цахим орчинд өөр хүүхдээр дамжуулан доромжлох гэх мэт байх суух газаргүй болтол хүчирхийлдэг. Илүү аймаар байдаг. Би тэгээд л өмнөх сургуулаасаа шилжсэн гэж байлаа. Энэ бол хамгийн энгийн жишээ. Судалгаанаас харахад 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна. 5 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. 4 хүүхдийн 1 нь үл хайхрах, 8 хүүхдийн 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн тоо мэдээ гарсан байна. Тиймээс боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын энэ төслийг хэрэгжүүлээд байна. Ерөнхий улсын сургуулийн хүүхдүүдийн одоо энэ 14-өөс 17 насны хүүхдүүдийн хувьд бол энэ үе тэнгийн дээрлэхлийн цахимаар за бит байдлаар одоо бусдыгаа дээрлэх, эд зүйлийг нь булаах, одоо хулгайлах тий янз бүрийн байдлаар үг хэлээр доромжлох юм одоо гомдол мэдээлүүд цагтаагийн байгууллагууд нэлээдгүй ирж шалгадаг. Энэ чиглэлийн сургалтуудыг бид нэр төрийн бас байгууллагатай хамтран нийт жилийн хугацаанд ингээд явуулж байна. Ер нь бол цагтаагийн байгууллага, гэр бүл хөгжил хөгжлийн газар, төрийн бас байгууллага ийм сургалтуудыг явуулдаг байсан бол яг ингэж чиглэсэн төсөл бол байгаагүй. Арт терапийн банхар нохооны дүрээр дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлүүлэх, өөрийнхөө давуу талуудаа олгож харах, бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгох, эергээр удирдан чиглүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулах зэрэг нийгмийн харилцааны ур чадварт сургах юм. Энэ төсөл нь үе тэнгийнхний дээрлэхэлд үйлдэгч, хохирогч болон гэрч гэсэн 3 талыг хамруулах юм байна. Бүгэн бус аргаар хүүхдээ ингээд чамд юу болцсон юм бэ? Яриач гэхээс илгүүтэй тэр хүүхдэд юу болцсон, тохиолдсон тэр мэдрэмжийг нь одоо тий арт терапийн урлагийн одоо төрөл хэрэгслүүдээр одоо дамжуулан ингэж илэрхийлүүлдэг. Төслөө болохоор Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль, за тэгээ Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон Хаан уул дүүргийн 52 дугаар сургууль дээр хэрэгжүүлэхээр төлөвлөлөд явж байгаа. Арт терапи гэдэг нь хүний сэтгэлийн гүнд байгаа асуудал хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх, хамгаалах шийдлийг нь хүн өөрөө олж харахад чиглүүлдэг мэргэжлийн үйлчилгээ юм а. Хүүхдүүдийн оролцоотойгоор байна. Хүүхдүүдийг үе тэнгээс сургаж бэлдэнэ. Хүүхдүүд маань өөрөө бие бинийгээ хүүхдүүдийгээ сайн мэддэг учраас хүүхдүүд өөрсдөө тэр үе тэнгисний дээрлэхлэнд өртөөд байгаа хүүхдүүдийг биднэрт холбон зуучлж өгснөөр бид нар арт терапийн хөтөлбөрийг Монгол хүүхдүүдийн соёл, яс заншил, хүүхдүүдийн сэтгхүй тохируулан арт терапийн хөтөлбөрийг боловсруулад нийслэлийн 3 сургуульд ингээ хэрэгжүүлнэ. Үе тэнгийнхний дээрлэлд хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой үе тэнгийнхний сургагч бэлтгэх, үе тэнгийн дээрлэлтэнд өртөх эрсдэлтэй өртсөн хүүхдүүдэд зориулсан арт терапи хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, үе тэнгийнхний дээрлэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор багш, сургууль хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд сургалтыг зохион байгуулах гэсэн 3 хэсгээс бүрднэ.